бас нэг асуулт нь яг ярилцлага эхлэхийн өмнө хоёулаа санал солилцоход таны хувьд бол бас олон элчин сайдуудтай энэ паркийнхаа хөгжлийн асуудлаар уулзсан гэж ярьсан л да. Тэгээд тэр бол бас анхаарал татаад байна. Гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэдэг нь энэ уулзалтуудын зорилго юу вэ? За ер нь бол одоо Хятад, Япон, Солонгос, за Унгар элчин сайдууд, за Японы хамгийн гол нь тухайн орногт үйлдвэр технологийн парк ямар ч арчмаар явж байна. Бас адилхан л яг юм үйлдвэрлэл явагдаж байгаа. Адилхан тэднэр босгож байгаа нэг гол гүшүүргэн төрийн өмчт байна. Тэр нөгөө компаниудаа ямар хөө зайлмаар дэмжиж байгаа, ямар технологиг тэнд одоо нэвтрүүлж байгаа юм. Жишээл Герман ихэд нөгөө дандаа газ зэлбэр ер нь тэр чиглэлийн үйлдвэрлэлийн технологийн парк нь дандаа шинэлэг одоо нар салхины гэдэг шиг тийм үйлдвэрлэлийн юмнуудыг явуулдаг. Тэрийгээ илүү дэмжих жишээтэй. За Хятад ямар байна гэхээр өнөөдөр 100 одоо хөрөнгө оруулалтын бүх юм өнөөдөр одоо үйлдвэр технологийн парктаа төлөвлүүлээд бүх нөгөө технологийн шинжилгүүдийг та нар өөрсдөө гаргаад тэн дээр нь одоо шууд одоо мөнгөний нөгөө бонус өгдөг. Үйлдвэрлэлийн юмд одоо цахилгааны төлбөрөд шууд улсаас нь даах жишээтэй ч юм уу. Тэгээ ингээд нөгөө та нар аж ахуйн нэгжүүдэд нийлүүлээд ажлыг хийлэг. За энэ дээр шаардлагатай юм нь одоо гэх мэтчлэн ингээд бие биенээсээ туршлах, судлах, дээрээс нь технологийн шинжилгүүдийг их анхаарч байна хүмүүс. Нөгөө байгальд ээлтэй байна уу? За энэ одоо газар хөрсний энэ одоо юмнууд дээр та нар яаж ажиллаж байна? Тэгээ би бол одоо гайл нөгөөдөл харж хахад эднэрээс бас ингээ спорт одоо энэ тэмдэг эдийн засгийн чуулга уулзтууд одоо ингээ технологийн паркуудынхаа тунд ямар ажил магадгүй бид өнөөдөр тэнд өөрийнхөө ISO одоо стандартыг хангацсан энэ үйлдвэрийн ISO-г би аваад эднэртээ сурчлах хэмжээний байх. Энэ үйлдвэрийнхээ хүмүүс бас одоо боломжуудыг олгоод манай ийм үйлдвэрлэл байна. Танаа үйлдвэрлэл энд нийцэж байгаа бол энэ роботоо бүтээгдэхүүнээр одоо нийлүүлэлт хийх те хэрэгцээ хангах юм байна уу гэд бас нэг бүр бол. Нөгөө талаас эдний энэ үйлдвэрүүд маань дахиад иргэдээ энэ одоо хотынхоо налаа хотынхоо үйлдвэрчлэлтэнд барилгын одоо тэр үндсэн элементүүдийг бүгднийг тэндээ төлөвлөрүүлээд барилгын нөгөө орон сууц төслүүдэд нь хэрэгжүүлээ явах юм бол чанар стандарт нь эргээд буугацсан тэгдэг. Тэгэхээр тэр нөгөө гадаадын одоо үйлдвэр технологийн паркуудыг жишг стандартуудыг нутагшуулах ийм л одоо процессын үднээс бид нар бас тэднэрээс туршлага судлах бас гаргаж ирсэн алдаагийн сонсох те за ингэж болохгүй юм байна шүү ингэж байсан юм байна. Тэгэхээр л манай дээр ихэд одоо дөрөв үйлдвэр ихчижэл одоо тодорхой хэмжээ нөгөө шахам түлш эднэр хэрэглэх одоо бол тэднийг дандаа цахилгаанаар их усраа хангаж байна. Генератор өөрсдийн гэсэн генератороор. За тэгэхээр явцын дунд явах хөөр одоо налахад хогны үйлдвэр байгуулагдах юм одоо төслүүд одоо жишээл явж хахад хог нүүрсийг хосолсон хэлбэрээр гаргаад энэ нь 216 мегаваттын дулааны станц 100 кВт-ийн эрчим цахилгаан гаргах тэгээ уур халуун уур үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр халуун уурын аж үйлдвэр парк руугаа оруулах жишээ. Тэгэхээр ингээд орон нутгийнхаа бас одоо тэр яг гаргаж байгаа тэр төсөл хөтөлбөр мөрийн хөтөлбөрөөр тусгасан тэр зүйлийг энэ үйлдвэрлэл хэрэгжүүлэхийн гол гүшүүрэг нь бас биднэрт байх хэрэгтэй. Тэгэхээр дараа нь бол бид нэг үйлдвэрүүдэд дулаан уур өгч юм бол тэр тэнд дахиад нэг уурын цуух ч юм уу дахиад тэр одоо компани өөр зүйл хийхгүйгээр нөгөө дулаан уурыг ингээд авчих юм бол бас нөгөө хөрөнгө оруулалтын хэмнэлт болж шít. Тэгэхээр ийм чиглэлээр бас ингээд бодлогыг баримтлаа явуучих юм бол ер нь бидний над жагаар бол нэг 5-10 жилийн хооронд ямар ч байсан өөр ихний 10 одоо тэ үйлдвэрүүд бол шууд одоо бүр хөгжлийн гацсантай ороо явчих юм нэгдүүд үз. Хоёрдугаар энэ хугацаанд бол одоо бид нэг яг энэ одоо үйлдвэрүүд төр үсэн нэг 180-аад 200-аад одоо ажлын байраар хангасан байдгийг. За ер нь нэг 10 жилийн хугацаанд бид нэр 10,000 ажлын байрыг бол бий болгочихно гэж тооцож байгаа. Ер нь үйлдвэрлэлийнхаа явц одоо ингээд юмнууд хийгээд өргөчих юм бол бид нэр 10 одоо 5 жилийн дараа ихэд ер нь 10,000 одоо ажлын байрыг бий болгох чинь. Тэгээ 10,000 ажлын байр гэдэг чинь 10,000 орон сууц байна. Ажлын байр зөвхөн нэг дүүрэгт нэмэгдэнэ гэдэг нь том тоош. Тэгэхээр чинь нөгөө суурьшилыг л яваа. Тэгээд ийм зүйлүүдээ бас бид нар бодож энэ одоо энд үйлдвэрлэл хийх одоо үйлдвэрийн хөрөнгө оруулагчдыг бас одоо
сонгон шалгуулах бас харж байгаа. Тэгээ нөгөө талаас манай энэ гадна дотны одоо би сая та ярьж байгаа элчин сайдуудтай ямар юу гэж байгаа. Тэгэхээр тухайн одоо үйлдвэр технологийн паркийн үйл явцыг энэ нутагшуулахын тулд алдаа оноо гаргасан тохиолдолд мэдээж хоорондоо улс орнч ондоо байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг аль яаж салбарыг яаж оруулж болох уу гэдэг дээр бас санал солилцож тэр хүмүүс ингээд уулзалт хийж нөгөө мянга сонсохоор нэг үз гэдэг шиг тэгээд тэр бүтээгдэхүүнийг одоо ч юм уу оруулж ирээд гарах юм. Одоо Солонгос бол нөгөө пластик одоо ундааны сав нөгөө та гэднээр өөрөө боловсроо дизель гаргаж байна. Бас цахилгаан гаргаж байна. Нэг том хэмжээгээс жижигхэн хэмжээний тэгээд тэрийн төрөөс нөгөө үйлдвэр технологийн парк нь одоо өөрийн гэсэн хажуудаа лабораторид оруулаад энэ стандартыг хангаж байна. Энийг чинь одоо ингээд дэмжнэ гэдэг. Тэгэхээр үйлдвэр технологийн парк чинь бас тухайн одоо парк одоо хөрөнгө оруулагчийн бүтээгдэхүүн дээр анализ хийж энэ одоо бидний мань зах зээл дээр болох уу гэдэг дээр хүртэл одоо ажиллаж байгаа жишээтэй. Тэгэхээр бид нар бас тэр зүйл рүү ч бас одоо явж тэр дуршлагыг судлах хэрэгтэй. Ундны ус одоо үйлдвэрлэлийн ус эргээд гарч байгаа нөгөө усаа сар мөчл болоод хишгээ үйлдвэрлэлийн байгууламжтай. Тэгэхээр бол бид нар аль болохоор энэ үйлдвэрлэлийн оройноо бүрдүүлээд ингэхдээ нөгөө хаягдлын байхгүйгээр л бид нар зохицуулахыг одоо бас энэ аж ахуйн нэгжүүдэд шаардах тийм үр гүйц. Тэр нөгөө байгальд ээлтэй та усаасаа яг хаагур усаа асгаж байна. Та усаа яаж боловсруулах тэгвэл ингэж нэгдээд нөгөө цэвэрлэх байгууламжаа цэвэршүүлээд дахиад саарлус болгоод ногоон дэжэлтэй явж дахиад үйлдвэрлэлийнхаа юмнууд зам харгууд одоо гадаад үнэхээр бид нэр ингээл гадаад ингээл явж явах чинь өглөө болгон гээ чихтэй байсан ч зам дээгүүр ус асгаа явж байдаг байхгүй. Тэгвэл энэ яад ингээ бас асгаад ингээд яхаар үгүй тэр чинь нөгөө саарл усаа ингээд илүүдэл хийдэг байгаа байхгүй тэрийг. Тэгэхээр одоо тэгэл ингээд цэвэрлж бид нар тийм байж болох л байхгүй. Тэгэхээр л одоо энэ үйлдвэрүүдтэйгээ бид нар яхад яг л ийм стандарт байгаа учраас та энийг хангаа гэдэг юм нөхцөлийн тавиад өгөх юм бол бас болохгүй юм байхгүй. Тэгээд тэрний төлөө л одоо бас энэ аж ахуйн нэгжүүдтэйгээ бас хамтарч бас яг л ийм орчныг бүрдүүлэх ийм л одоо зорилтыг бол тавьж байгаа.